За та нар одоо энгийн ярьж байгаадаа бараг баярлдаггүй, тоодогчгүй тий. Харин гацдаг хүмүүс яадаг вэ гэхээр яг тиймэрхүү энгийн ярьж байгаа үйл явдал нь одоо тэдний хувьд жаргал байдаг юм уу? Т, Д, Г, З гэр хэлсэн үгнүүдийг энгийн хүмүүс хэлж чадаад байгаад нь гацдаг хүмүүс атаархдаг. Амар атаархдаг. Одоо тэр гацдаг хүмүүсийн зовлон гэвэл юм ярьж байгаад гівгэнт гацаад эхэлвэл нөгөө юм ярьж байгаа нь яа нэг иймэрхүү хандлага гаргацдаг байхгүй. Харин иймэрхүү хандлага гаргасны харсан мань хүн яах вэ гэвэл нөгөө хүнтэйгээ ч юм уу бусад хүмүүстэй дахиж ярьж чадахгүй гэвэл чадахгүй шүү дээ. Яаж ч болсон чадахгүй. Тэгээд яг энэс үүдээд ямар үр дагавар гарах вэ гэвэл мань хүн улам дотгошоогоо болно, өөртөө ярьдаг болно, бусдад сэтгэлээ нээхээс татгалзна. Ягаад гэвэл бусад хүмүүсийн гаргаж байгаа хандлагыг яг тэр хүнд таалагдахгүй байгаа. Ягаад гэвэл би ингэж гацж байгаа болохоор, би ийм байгаа болохоор, би тэгж байгаа болохоор бусад хүмүүс ингэж байгаамаа гэсэн бодол толгойд нь сууж байгаа. Яг үндэ энийг ч гэсэн буруут харахгүй. Ягаад гэвэл тэр гацж байгаа болохоор бусад хүмүүсийг тэгж хандж байгаа нь яг үнэн багхгүй. Яг гацдаг хүмүүс нэг бол гацдаг чигээрээ бусдад хүлээн зөвшөөрөхгүйгээрээ үлдээд яг дотгошоогоо байдлаар үлдэн аль эсвэл яг над шиг тэмцээд гацдаг байха болохын тулд одоо өдөр болгон нэг цаг юм 2 цаг ном уншаад гацаагаа арилах гэж орлоо. Гэхдээ миний гацаа арилаагүй. Арилгаж чадаагүй байгаа. Ягаад гэвэл яг 2 сар тууштай 1 цагаар ном уншаад, ном чангаар уншаад ярээ явна гэдэг чинь маш хэцүү. Баггүй юу? Яг өсрөөл би яг 1 сар л яг тэгж тасралтгүй явж утсан. За тийм болохоор гацдаг хүмүүсийг ойлгоцгоё. Тэдэнд бол маш хэцүү байдаг. Бусдаа ярмаар явж ярьж чадахгүй байна гэдэг бол амар зовлон. Хэлгүй хүмүүсийн хажууд зовлон биш л дээ. Гэхдээ зовлон шүү. Ярэ. За бай.